Хажууд байгаа нэстэ сайхан амарсан уу гэдээ хэлэхгүй юу? Ингээ өвөл болоод хүүтэн болчоор ер нь халуун унжлөөсөө босмааргүй санагдаад байдаг те. Гэхдээ эзэн энэ газар биднийг авчирсан байна. Түүний нэгүслэр өнөөдөр бид энэ газар эзний үгийг сонсохоор зүрх сэтгэлдээ сүнсээрээ эзэнд хүндэтгэл мөрөглийг өргөхөөр ирсэн байна. Амен. Тэгээ өнөөдөр би та бүхэнд сүнслэг хараа гэсэн сэдвээр эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Хажууд байгаа нэстэ хэлэхгүй сүнслэг хараа гэдэг. Иохан номын 9-р бүлгийн 35-аас 41-р эшлэлийг хамтдаа уншъя. Та бүхэн Библийг гаргаад хамт хараарай. Иохан номын 9-р бүлгийн 35-аас 41. За би уншъя. Юудэчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод түүнийг олж "Чи хүний хүүд итгэж байна уу?" гэхэд тэр "Эзэн минь, тэр хинбэ? Би түүнд итгэе" гэвэ. Есүс "Чи түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь тэр мөн" гэлээ. Тэр "Эзэн, би итгэж байна" гэд түүнд мөргөв. Есүс түүнд "Би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь хардгүйг хардаг, харагсдыг сохор болохын тулд юм" гэж айлдав. Есүс хамт байсан зарим фарисеучуд үүнийг сонсоод түүнд "Бид бас сохор байх нь уу?" гэхэд Есүс тэдэнд "Хэрв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар бид харж байна гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ" гэж хэлж байна. Амен. За энэ ч лаа асуусан минь ямар учиртай байлаа? Крисмас баяр авирцсан байна. Ерөнхийдөө ингээд 4-7 хоног үлдсэн байна гэсэн. Амен. Христэтгэгч бидний хувьд онцгойлон тэмдэглэдэг нэг хоёр чухал баяр байгаа. Эхнийх нь мэндэлсний баяр, хоёр дахь нь амьсны баяраа гэж 2019 оны Христийн мэндэлсний баяр энхүү ойрцсон байна. Тэгэхээр өнөөдөр бол 12 сарын 1. Тэгэхээр энэ саржинга тийм ээ одоо он гартал би та бүхнийг бас хариу нэгтгүү хайрын баяр буюу Крисмас баяр гэж одоо Монголд бол христэгчдийн Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэж байгааг бусад хүмүүс заншаад байгаа шүү дээ. Харин нэгтгүү хайрын баяр гэж. Тэр та бүхэн ч гэсэн эзнэр үнгүүгээр хайрлагдсан учраас бусдыг ч гэсэн Христийн хайраар би та нарыг хайрлаарэ. Анхаараарэ. Бас зорилгоо тавиарэ гэж уриалж байна. Амен. Заримдаа бидэрт ямар нэг юм хийхин тулд заавал шалтгаан хэрэгтэй байдаг те. Зүгээр явж байгаад нэг хүнийг хайрлах нь хаашаа чимчиг заримдаа санагдаад байдаг те. Тэгдэг үү? Тэгэхээр энэ сар бол хангалттай шалтгаантай сар байна. Бусдыг хайрлахын тулд те гэр бүлийнхэн, ойр дотныхоо, найз нөхдөд гих мэтчлэн магадгүй Бурхны танд сануулах хин нэгэнд хайр дутсан байгаа, тийм ээ, хин нэгэнд тусламж хэрэгтэй байгаа, янз бүрийн үйлчлэл хэрэгтэй байгаа хүмүүс бидний эргэн тойронд байгаа. Тэгэхээр би та бүхнийг тэр хүмүүст зориудаар тий сонгож агаад онцгойлон бас туслаарай хэмээн өрөөж байна. Амен. Манай өсвөрийн Infinity хамтлаг бас тоглолтоо хийсэн шүү дээ. Тэгээд энэ хамтлагийн маань бас тоглолтоо хийж байгаа зорилго нь бас хариу нэхээгүй хайрын баяр буюу бидний эзэн Есүс Христийн мэндэлсний баяртай холбоотой хаа гэж ойлгож хоёр дахь жилдээ хийсэн. Тэгээд ашиг орлогоороо бусдад тусалъя гэсэн ийм бас зорилготой хийж байгаамаа. Тэгэхээр ивэл урд чуулга маань те багаасаа тэгээ өндөр настан хүртлээр гайхамшигтай эзний хайрыг бусдад бэлгэлсэн нүгээр тараасан гайхамшигтай эрг хандлагатайгаар энэ сарыг өнгөрүүлээрэ гэж та бүхнийг уриалж байна. Амен. Тэгэхээр монголчууд бидний хувьд бид их бэлэгдлийн ард түмэн. Тийм үү? Монголчууд бид нар их бэлэгдлийн ард түмэн юм аа гэж. Ер нь ямар нэгэн зүйлийг бэлэгшээж их бэлэг дэмбэрэлтэй байх өөр их сайхан л тэ. Энэ заавал шашин шүтлгээсээ болсон гэхээс илүү яг нөгөө монгол хүний дотор байдаг энэ хандлага характерын болов уу гэж бодож байгаа. За яг хуу бөөгийн шашнаас бол нэг нөлөөлөл аваагүй байх гэж бодож байгаа тийм. Заавал бөөгийн шашнаас бид нар нөлөөлөл авсан учраас бид их гоё юм бэлэгдлийн одоо юм сүсэглэлийн ард түмэн юм а гэж ойлгохгүй. Буддын шашнаас ч гэсэн нөлөө аваад ийм нэг гоё бэлэгдлийн болчлоо гэж хэлмээргүй. Монголчууд бид нар угаасаа л Монгол цуснаа, Монгол яснаа, өв соёлдоо яг бид нар их тийм бэлэгдлийн ард түмэн юм байна. Тэр энэ бэлэгдлийнхаа энэ одоо хандлагыг магадгүй зан заншлыг бид нар шашинлуу өөрсдийнхөө тэ сүсэг бичлэл рүү бид нар аваад орцсон инхүү яваад иддэг. Бөөгийн шашны тухайд аваад үзье л тэ бөөгийн шашны тухайд аваад үзье. Эртээр үеэс тэ тэнгэртэй сүү өргөдөг, өргөл барьц өргөдөг, за шатаалц дахил өргөдөг ийм монголчууд бол ийм ард түмэн байсан. Бид мэдж байгаа дээ тэ.
бөөгийн шинтэй байсан гэсэг ингээл үе уламжлал он цагийг харах юм бол тэр дурдтгалууд тэнцээ байгаа гэж. Гэтэ чи бэлэгдэл байгаа учраас бид нар шашинтайгаа холбоод за яг уу те нэг өргөчий доо. Одоо ойлгож байна. Тэ нэг бэлэгдлийн юм чи ярьж байгаа. За өргөчүүл энэ нь эргээд яг уу надад сайн байлгүй дээ. Хажуутлын айлын те Батөржих өргөд байгаа юм чинь манайх ч гэсэн ер нь өргөчгөл яа дээ. Тэ? Сайхан бэлэгдлээ бодоод бэлэг сүсэглээ те сайхан тэнгэртээ өргөчий доо гэж. Гэтэ эцсийн зорилго нь бидний дотор ямар хандлага явж идэг вэ гэхээр тэ одоо надад хэрэгтэй юм да гэж. Бид нар бол их сайхан бэлэгдлээ ард юм. За одоо буддын шашин руу хараад үзье л да. Буддын шашин ч гэсэн мөн ялгаа байхгүй. За нэг ном уншуулчий да. За одоо те арайс нэг 2 дахь өдөр үсээцсуулаад яах вэ те одоо бас нэг хар хил ам те нэг модон хохимоо өдөр нь үсээцсуулж бөөн гай одоо тэгээд баларсан юм болно гэж бодож. Тэгээ бид нар магадгүй сайн үйлсээ хийхтэй ч гэсэн бид нар илүү бэлэгдлийн те нэг юм сүсгэлсэн гэтээ эргээд энэ нь яадаг вэ гэхээр бид нар өөрсдөндөө нэг юм хариу нэгсэн ийм үйл хөдлөл болоод эхэлдэг. Бидний шашин ч мөн ялгаагүй. Тэгээ буян үйлд гэдэг нь ямар утга учиртай юм? Би өөрөө хоосрохын нэр үү? Ер нь илүү ямар хүмүүс илүү их буян үйлддэг гэж та нар бодож байна? Мөнгөтэй хүмүүс шүү дээ, тий? За нэг буян үйлдчий да нэг 1000 лам хаалж чийч гэх юм уу, тий? Буянг бид нар дандаа яах вэ гэхээр их юм өгөхтэй, их юм зарах. Тэр утгаараа буцаагаад яах вэ? Тэ нөө сахиус минь намайг хамгаалах юм да гэж. Бид ийм л ард түмэн. Бид нар өнгөрсөн хугацаанд шашин бидэрт ямар нөлөөг авчирсан яг би бэлэг дэмбэрлээ муулж байгаа гэхээс илүү яаж хэрхэн холилдсон. Тэгээ ерөн шашин бидний амьдралыг юун дээр гацаасан талаар өнөөдөр маш тодорхой ярихыг хүсэж байна. Тэгвэл Христ итгэл дотор бид нэг юм бэлэгдлийн нэг сайхан Монгол юм заншлаа аваад ирсэн юм биш үстэй гэж. Христ итгэл бол сүсэг бишрэл биш юм. Тэ? Христ итгэл бол бэлэг дэмбэрэл биш юм. Харин Христ итгэл бол амьд итгэл юм аах туснараа. Амьд бурханд цорын ганц бүтээгч нэгэнд итгэх итгэл бол Христ итгэл юм аа. Амен. За яах вэ? Бүтэн сайдэр нэг цуглаанд очичий доо. Тэгээд сарын эхний бүтэн сайдэр юм чи нэг бэлэг дэмбэрлээ одоод эзэн бурхандаа нэг сайхан залбирчий. Тэгээд бурхан арын минь даах бах та. Энэ бол Христ итгэл биш. Амен. 11-ийг магадгүй бид нар өргөхдөө за яах вэ те? Өргөчий доо Библиэлд эзэн намайг шалгасан юм чинь намайг өрөөх бах та. Энэ бол Христ итгэл биш. За би хөршөө хайрлчээ да би хөршдөө нэг тусалчээ да тэгээ эргүүлээд энэ надад нэг буян болох байлгүй дээ гэж те. Энэ Христ итгэл мөн үү? Энэ Христ итгэл биш ах туснараа. Харин жинхэнэ Христ итгэл бол амьд итгэл, энэ бол амьд харилцаа юм аа гэдэг би тунхаглахыг хүсэж байна. Энэ бол амьд итгэл, энэ бол амьд харилцаа. Христ итгэгч бид нар зөвхөн цуглааныхаа зааланд өөрчлөгдсөн юм шүү дээ. Христ итгэгч бидний амьдрал зөвхөн итгэлийнхаа хүрээлэл дотроо л өөрчлөгдсөн байгаа юм шүү дээ гэж. Энийг зүйрлэх нэг сонин юм жишээ байна л да. Тэр нь юу вэ гэхээр монголчууд бид нар соёлт оронд очихороо айгүй сайхан соёлтой байдаг. Тийм үү? Тийм биз дээ, тий? Ядаж бид нар ирээн лүү гарахаараа л нэг шууд соёлжж байгаа зү, тий? Ирээний гайл, тий? Одоо Монголын гайл, ирээний гайл хоёр бол шал ондоо шүү, тий? UB comedy ч юм уу comedy хийж байгаа, stand up comedy хийж байгаа хүмүүс бол энэ талаар маш их ярьж байгаа, тий? Монголчууд ерөөсөө гадаадад амар гоё байгаал, тий? 50 хүнийхээ ишээ ингээл хаяхгүй ингээл амар гоё байжсэн. Шууд Монголдо ирээл, тий? Мят дээр буугаа шууд шүлсэн хаяал пүү паа гэл ингэж байгаа гэж. Монгол дотроо бол бид бол эрх чөлөөгөө өстэй дэндүү сайх идэлж байгаа. Замын хөдөлгөөн дотроо тэгээ нэг юм соёлж байдал бол яг үндэ бидэрт авах. Гэхдээ бидэд огт байхгүй мөгөөл байгаад байгаа үстэй тий. Гадаадд очихоор тэр нь яагаад вэ? Гарч ирээд байгаа үстэй тий. А гэхдээ буцаад явах гэхээр Монголдо ирэхээр энэ ерөөсөө яг огтосооч байхгүй, ямар ч нөлөөлөл, ямар ч хамаарал юм байхгүй юм болоод байгаа. Нэг талаараа энэ бид нар ямар ч соёлгүй мө гэж бодохоор соёлтой мө гэж бодохоор яг уу айгүй соёлгүй юм болчиход байна.
Тэгээ бурхан надад маш тодорхой сануулсан нэг зүйл юу гэхээр нийгэмдэр ч гэсэн бид нар эерэг өөрчлөлтийг Христ итгэгч бид манлайлан бурханы гэрлийг түгээх үүрэгтэй хүмүүс юм байна гэж эзэн сануулсан байна. Амен. Тэгэхээр бид энэ гэрлийг түгээхийн тулд бид Христ итгэл амьдрал дотроо бид өөрсдөө эхлээд жинхэнэ байх хэрэгтэй. Би өөрөө христчэн бол би яг христчил байх хэрэгтэй. Ганцхан хүрээлэл дотроо, ганцхан мөргөлийн заал дотроо бид нар христчэн гэхээс илүү нийгэмдэр ч гэсэн бид эзний гэрлийг түгээгчдэр байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр зөвхт байдал дотор бид нар төрүүлж ухамсарлаж бид нар бурхныг гэрчлэх харуулах хэрэгтэй юм байна гэдгийг бид нар эхлээд өөрсдөө мэдсэн учраас бид нар эхэлж юу явах хэрэгтэй вэ гэхээр төрүүлж хийх хэрэгтэй юм аа. Амен. Хажуудаанаас дийлэхгүй төрүүлж хийя гэдэг. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал бодтойгоор хаана өөрчлөгдөх ёстой юм бэ гэдэг талаар өнөөдөр илүү чухалцлан ярихыг хүсэж байгаа. Бидний сүнслэг хараа гэж яг чухамдаа юу юм бэ гэж. Иохан номын 9-р бүлгийн сүүлийн хэсгийг бид уншсан. Юдэчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод түүнийг олж чи хүний хүүд итгэж байна уу гэхэд гэж. Энэ ямар хүн байсан бэ? Сохор хүн байсан. Есүс түүнийг яасан? Хараа оруулсан. Есүс Христ шинэ гэрээнд өөрийн маш олон гайхамшигтай одоо гайхамшгуудыг хийсэн байна. Өвчнүүдийг эдгээж тэр яг сохрыг хараа оруулж үхсэн нэгнийг амьдруулж байсан. Эзэн гайхамшигаараа дамжуулаад бидэнд сүнслэг нууцуудыг үргэлж хэлхийг хүсэж идэг. Яг өнөөдрийн бидний уншсан энэ хэсэгт ч гэсэн бурхны тэгээ бидэнд хэлхийг хүсэж байгаа сүнслэг санаа байна. Зөвхөн хин нэгэн хараа ороод бурхныг алдаршуулж байгаа зүйл ерөөсөө биш. Харин энэ хүн махан биеийн дагуу сохор байжгаад хараа орсон. Энэ бол бурхны гайхамшиг. Тэгвэл махан биеийн хувьд хараатай байгаа нэг мөртлөө тэ харж байгаа гэж хэлж байгаа мөртлөө яг үнэндээ сүнслэг ертөнцийн хувьд бол тэд сохор юм а гэдгийг эзэн фарисеучуудыг хэлээд үүгээр эзэн өөрийнхөө гайхамшигтай итгэлийн нууцыг бид нийлхийг хүсэж байгаа өнөөдөр. Хараа орсон нэгэн, бурхны гайхамшиг хүртсэн нэгэн, бурхнаар хайрлуулсан, түгээр өрөөгдсөн нэгнийг хараад фарисеучуд яасан бэ гэхээр түүнийг үзэн ядаж, түүнийг яасан гэхээр шүүж эхэлсэн байгаа даа. Чамд юу болоо вэ? Тухайн үед нийгэмд нэг маш том гадуурхал байдаг гэсэн. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ хин нэгэн өвчтэй бол тэр хүн нүгэлтэй гэж автоматар яадаг байсан мах нь. Ойлгогддог байсан. Хэрвээ чи сохор бол яах вэ? Чиний эцэг их чиний те өвөг дээд чинь гим нүгэлтэй байсан учраас магадгүй чи ч гэсэн гимтэй учраас чи яасан гэвэ? Чи сохор төрсөн юм аа. Энэ бол яг гэхээр нүглийн үр дагавар учраас чи сохор төрсөн юм аа гэж үздэг байсан. Уйман өвчтэй, сохор, хатангэрссэн, шаналлтай, зовлонтой, хүнд бэрхшээлтэй байгаа хүмүүсийг хараад фарисеучуд юу гэж үздэг байсан бах нь? Энэ бол гимтэй гэж. Автоматар тэд өөрсдөө дөвийлэгдэг байсан. Тэ? Бид бол яах вэ? Гимгүү гэж. Эдгэрсэн байгаа бурхны гайхамшигаар өрөөгдсөн байгаа нэгнийг хараад тэд атаархсан, тэд тэр хүнийг хүлээн авахыг хүсээгүй, тэд хайрлахыг хүсээгүй, харин яасан бэ гэхээр түүнийг хөөн гаргасан баг. Юдэчүүд, хуулийн багш нар, фарисеучуд гэж. Өөрсдөө зөвхт нэгэн гэж бодож байгаа хүмүүс шүү. Өөрсдөө бид бол хараатай гэж харж байгаа хүмүүс шүү. Тэгвэл Есүс түүнээс дахин юу гэж асуусан юм бэ? Чи хүний хүүд итгэж байна уу гэж хэлсэн. Есүс зүгээр л за чи надад итгэж гин үү? Тэ? Есүс Христ чи бурханд итгэж гин үү гэж асуусан юм байна уу? Үгүй. Чи хүний хүүд итгэж байна уу гэж. Тухайн үед Израильчууд хүний хүүгийн талаар юу мэддэг байсан юм? Аврагч Месаягийн талаар тэд юуг төсөөлдөг байсан? Бүгд тодорхой хэмжээний ойлголттой байсан. Аврагч Месая хүний хүү ирнэ. Тэгээ ирээд биднийг аварна. Ялангуяа өвчин зовлонтой, шаналлтай байгаа хүмүүс. Зовж зүдэрж байгаа хүмүүсийн хувьд цорын ганц найдвар болох Израильчуудын хувьд, бурхны ард түмний хувьд хэн хамгийн чухал байсан бэ? Аврагч Месая. Амен. Аврагч л тэдний хувьд маш чухал байсан. Тэр үед Есүс Христ хараа орсон нэгнээс сууж чи хүний хүүд итгэж байна уу гэж. Хараа орсон нэгэн эзэн минь
Тэр хинбэ? Би түүнд итгэе гэвэ гэж хэлсэн. Амен. Би түүнд итгэе гэж хэлсэн. Есүс чи түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь тэр мөн гэлээ. Тэр эзэн би итгэж байна гэд түүнд мөргөв. Есүс түүнд би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь хардгүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлтваа. Есүс хамт байсан зарим фарисеучуд үүнийг сонсоод түүнд бид бас сохор байх нь уу гэхэд гэж хэлсэн. Фарисеучуд бол ерөөсөө хамаг тэгээ бүксийн ухаалстаа нөгөө нэг бол зовоож өгт. Энэ бол ямар учиртай нөхрөө яах вэ гэж. Энийг яаж бүдрээх вэ? Энийг яаж нураах вэ? Тэгээ энэ гимтэй байж энэ яаж итгэсэн байх вэ? Энэ яг ямар хуулийг зөрчсөн үү? Тэгээ энэ яг хэн болоод энэ ингэж байгаа юм бэ гэж. Гэтэл эзэн энэ ч би энэ дэлхий дээр юуны төлөө ирсэн бэ гэдэг хараага зорилгоо өөрийнхөө сүнслэг нууцыг хараа орсныг нь хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр би хараагүйг хардаг, харагсдыг сохор болохын тулд ирсэн юм а гэж. Өнөөдөр Бурханаас өгөгдөж байгаа энэ үгний хувьд бид энийг уруу хамааралтай ойлгох ёстой. Бид өнөөдөр хараатай хүмүүс мөн үү? Бид аль хэдийнэ Христ итгэл дотор зүгээр нэг сүсэгтнүүд өө нэг юм бэлэгдлийн итгэгчдэр биш байгаа даа гэж. Монголчууд бидний хувьд нэг хэрүүл хийхдээ нэг ийм үг ашигладаг. Та нар сайн мэдж байгаа те. Чи хийн гэж. Чи юу юм? Нөгөө хүн нь хэн нэгэн бол бууж өгөхөд шүү дээ те. Тэгээ нөгөөдхөө хийж биш болгохмоор л байгаа. Чи ер нь юу юм бэ? Чи хий юм бэ гэх те. Би тэгээ мондөг оо мөнгөтэй баян ийм хүн байна гэвэл магадгүй бид нар дуугүй болох юм шиг те. Чи хий ингэ. Магадгүй Монголд хурган дарганаар энэ үгийг айгүй хэрэгжилж магадгүй те. Чи хий, чи юу болцсон юм гээл те. Тэг хэн байхаар нь яг яах гээд байгаа. Яг хэн байвал яг хэрэлдэхгүй скол яг бууж өгөх гээд байгаа юм шүү дээ. Итгэж бидний хувьд бусдыг хүлээж авч бусдыг өргөж Христийн хайраар тэднийг хайрлна гэдэг нь бидний амьдрал Бурханаас хүсэж байгаа түүний хүсэл. Амен. Бусдыг хүлээн авч бусдыг хайрлаж бусдад үйлчлэнэ гэдэг нь энэ бол Бурханы хүсэл. Фарисеучуд, садукайчуд, хуулийн багш нар тухайн үед тэргүүн зэрэгтэй хүмүүс хүндлэгдэжсэн Бурханы нууцуудыг мэднэ. Яг үндэ тэд бодит байдал дээр тэд амьдралыг нь харах юм бол тэд бол айгүй одоо мундаг хүмүүс байж байгаа. 11-өө өргөдөг. Хуулийг ягштал биелүүлдэг гэж хэлж байгаа. Тэд амралтын өдөр хүн эдгэж болохгүй, амралтын өдөр ажил хийж болохгүй гэдгийг тэд маш сайн мэдчихсэн. Гэтэл үнэндээ тэдний дагж байгаа, тэдний үйлдэж байгаа, тэдний хийж байгаа гэжсэн. Тэд өөрсдөө бид бол хараатай гэж өөрсдөө ойлгож исэн хүмүүс яасан бэ гэхээр тэд зүгээр л нэг христэглийг шашинлаг, зүгээр нэг сүсэглэлийн зүгээр нэг бэлэг дэмбэрлийн яг шашин болгоцсон байгаа. За 11-ийг өргөцсөн одоо миний түрүүний номлын өмнө хэлжсэн 11-ийг өргөцсөн юм чи одоо Бурхан яах вэ? Биднийг ерөөнө. Дүүл энэ чи автоматар ингэж ойлгох гэдэг шүү дээ. Магадгүй жоохон хүнд хэцүү амьдралтай байгаа хүмүүсийг харахтаа муу итгэлгүй юмнууд гэж. Магадгүй зарим нэгнийх нь амьдрал өвчин зовлон тохиолдууд энэ чи бид нар ялгуурлах үзэл энэ чи гарч ирэх боломжтой болж байна гэсэн үг тийм. Энэ бол гинтээ. Тэгээ бид нар бусдыг шүүж байгаагаараа бид нөгөө талаараа бусдын амьдралд бид нар оролцож байгаагаараа юу гэлтэж ийнэ гэхээр би бол хараатай буюу би бол сайн гэдгийг автоматар илэрхийлээд байна гэсэн. Гэтэл өнөөдөр эзэн өөрийнхөө энэ тгээр ирсэн зорилго юу гэж тодорхойлж ийнэ гэхээр хэн өөрийгөө дүвийлгэж, хэн өөрийгөө мундаг, хэн өөрийгөө чадж ийн. Тэ би гэсэн нөгөө эго үзлээ бүр ингээд тэнгэрт мандаацсан ийм байгаа хүмүүсийг эзэн сохор болохын тулд, хардггүй болохын тулд ирсэн юм а гэж эзэн хэлж. Харин хэн сохор байна? Хэн зөвхөн Христийг найдвараа болгосон байна? Бурханаас өөр хинч тусалж чадахгүй хэн өөрийгөө даруй болгосон байна. Тэр хүнийг эзэн
өргөмжлөх болно гэж хэлж байгаа. Амен. Хамтдаа эзний нүдээр сүнслэг хараагаар итгэлийн амьдралаа харцгаая гэж би та бүхнийг уриалж байна. Маш харамсалтай 41-р бүлэг дээр ингэж Есүс хэлдэг. Хэрв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан гэж хэлж байна. Сохор байсан бол юу гэж хэлж байна? Нүгэлгүй байхсан гэж хэлж байна. Тэд өөрсдөө хараатай гэж бодож байгаа. Тэд өөрсдөө юу гэж бодож байгаа? Нүгэлгүй гэж бодож байгаа. Тэд өөрсдөө окей гэж бодож байгаа. Тэгэхээр бид өөрсдөө ер нь би дажгүй шүү, би болж шүү гэж бодож байгаа тий. Ингэж байгаа бол автоматар бид ер нь бол бусдыг их шүүж байгаа тий. Тэр болохгүй байгаа. Тэрний хажууд яах вэ? Би болж байна гэж үргэлж бид нар харьцуулт хийгээд байна гэсэн. Тэгэхээр үнэхээр би та бүхнийг уриалж байна. Итгэлийн ах トゥ уснараа. Эзний сүнслэг хараагаар өөрсдийнхөө амьдралыг харцгаая. Иргэн тойрноо харцгаая. Эзэн биднийг хараа оруулахын тулд сүмөрөө хамтдаа залбирцгаая. Энэ дэлхий дээр биднийг сохолж байгаа, энэ дэлхий дээр биднийг хараагүй болгож байгаа маш их хүчин зүйлсүүд байна. Амен. Тэгээ би сүүлийн үед эзнээс гуйж залбирж байгаа нэг чухал зүйл байгаа. Би өөрөө ч өөрийгөө харсан. Өөрийгөө би тэ одоо харсан гэж байгаагаараа би дүүлгэж байгаа юм биш шүү дээ. Батсуур гэдэг хүнд яг нэг юм элбэг, хангалуун ч юм уу тэ одоо нэг юм хүмүүсийнхаар бол одоо тийм юугаарч дутхгүй ийм амьдрал хэрэггүй мэн гэдэг эзэн өөрөө надад сануулсан. Яг тэр бид нар хүн учраас. Заримдаа бид нар магадгүй багахан амжилт гаргах үедээ заримдаа бид нар багахан олох үедээ бид нар хэн байснаа мартдаг хүмүүс бид. Ганцхан би өөрийнхөө тухай яриаггүй шүү дээ, тэ? Бидний тухайд гэж. Магадгүй бид заримдаа хит их эзний ивэл өрөөлийг хүсэмжлэн залбирах хэрэггүй. Яг тэгэхээр эд баялаг, бардам зан хит боломжтой магадгүй хит жаргалтай амьдрал бидний нүдийг сохолдог. Биднийг илүү их бардам болгодог. Тэгээ би бизнес гойж эзэн намайг танаас холдуулах зүйлсийг тэ миний амьдрал та битгий зөвшөөрөөч. Яг тэгэхээр би хэн гэдгээ мэдчихэж байгаа учраас. Би тийм намайг өрөөгөөч гэсэн үг ерөөсөө биш ахна шүү дээ. Харин миний сүнслэг харааг та нээж өгөөч гэж залбирж байна гэсэн үг. Үнэндээ тэр сохор нэгэн Израильчууд Бурхны ард түмэн бүгдээр аврагч Месаяг хүлээж ирсэн. Христ мэдлээсээ тэ ирээсээ бидний хаан ирээсээ аврагч ирээсээ гэж тэд бүгд хүлээж ирсэн. Гэтэл аль хэдийн тэр аврагч нь тухайн хүний амьдралд ирсэн гайхамшигаа үзүүлсэн сохор багт нь хараа оруулсан. Эзэн хэлж байгаа те хүний хүүд чи итгэж байна уу гэж. Гэтэл тэрийг үжилсэн тэр хаан байна гэсэн. Тэр чи түүнийг харсан юм. Тэр чиний хажууд байна гэж хэлсэн. Тэгвэл би итгэе эзэн гэж хэлж. Бид өөрсдөө би харж байгаа. Би Христийг мэднэ гэж бодож байгаа бол энэ бол эндүр биш байх тусараа. Харин ч бид илүү эзний дотор бид нар тийм үү даруухан байж. Бид эзэн Бурхныг илүү их хүсн тэмүүлэх хэрэгтэй байх тусараа. Би та бүхнийг залбираасаа гэж хүсэж. Эзэн бидний сүнслэг харааг нээгээсэй гэж залбираасаа гэж би та бүхнийг ятгаж ийн ах туснараа. Бидний сүнслэг харааг сохолж байгаа биднийг Бурханаас холдуулах үйс тэдгээр зүйлсүүдийг хамтдаа эзний нэрээр хөөн зайлуулцгаая. Гэтэ бид ер нь мэдсээр байж л нөхөн дундаг шүү. Зарим хүмүүс хоорондоо ярьж байгаа те. За би ч унах гэдэг шүү гэж те. Ойлгох хүүхдээ очно 3 өдрөө умалзнаа гэж те. Бид нар бол яг хизээ умалзаад байгааг бол айгүй сайн мэдж байгаа түмэн шүү дээ. Тийм үстэй. Ойр жоох умалзаад байгаа хүмүүс бол гараа өрөхгүй. Би ч одоо бараг л төгссөн явж ийн гэж бодож байгаа юм байна уу? Тэ. Тэг бүх сохор байна л гэсэн үг шүү дээ, өрөхгүй байна гэдэг чинь. Яг үүнийг л яриад байна гэсэн. Бид өдөр бүр болгоомжтой, бид өдөр бүр сэрэмжтэй байх хэрэгтэй юм аа. Амьдралаасаа эзэн Бурхныг дахиж битгий хай. Эзэн аль хэдийн бидний зүрх сэтгэлд тэр өөрийн сүнсээр хамт байна. Амен. Өшөө сайхан зүйлсийг битгий хай. Өшөө намайг амар тайван байлгах. Өшөө намайг аз жаргалтай байлгах. Өшөө намайг дүүрэн байлгах те. Тэгээ би арай энэ уулын наатахыг л хараад байна. Би уулын цаатахыг хармаар байна гэж хитрхих яах вэ? Битгий шун. Аврагч аль хэдийн бидний амьдралд ирсэн ах туснараа. Түүнээс ирж байгаа бүхэнд л биднийг түүний дотор байлгах чадна. Амен.
Бурханаас ирсэн болгон л биднийг түүний дотор алхуулж чаднаа. Амен. Харин буг чөтгөрөөс ирсэн юмнууд бол айгүй ойлгомжтой байдаг шүү дээ. Буг чөтгөрөөс ирсэн зүйлсүүдийг ялахын тулд асал биднэрт яах вэ гэхээр сүнслэг хараа хэрэгтэй байна гэсэн. Бусдын талаар бид нар жоохон гэж шүмжлэхээлээвэл би сорцсон байна л гэсэн үг. Хэн нэг надад нэг жоохон сонио харагдаад ирж ивэл би яатсан байна уу? Сохорцсон байна л гэсэн үг. Тэ? Батарчих жоохон сонио харагдаад байвал би бас жоохон сохорцсон байна л гэсэн үг. Тэгэхээр би та бүхнийг уриалж байгаа чухал зүйл. Христгэл бол ямарваа нэгэн сүсэглэл бэлэгдэл те сайхан бэлэгдлийн ийм өргөлөө өргөчий доо тэгээд одоо ерөөх байлгүй дээ. Өнөөдөр чи ямар сайхан нартай өдөр ээ. Тэгээд цуглаанд очиод нэг мөрөгчдөм билүү? Энэ биш. Энэ бол амьд итгэл. Амьд бурхантай амьд харилцаатай байх энэ бол амьд итгэл. Эзэн бидний амьдралд аль хэдийн бүх зүйлийг зөвшөөрсөн. Эзэн бидний амьдралд аль хэдийн бүх зүйлийг өгсөн юм аах туснараа. Амен. Залуучууд за өсвөр насныхан за магадгүй залуу гэр бүл бидний дотор одоо би өөрийгөө оруулж байгаа шүү. Бидний дотор шунал байж болно. Ер нь байгаад байгаа. За нэг ийм юмтай болчих юмсан те. За нэг тийм юмтай болчих юмсан гэл ингээд зориол ингээд тэрийг айгүй үнцнээ болгоод явчих. Нэг талаараа буруутгахгүй. Гэхдээ яг бидний үеийн залуучуудыг 50 гарсан одоо та нарт энэ байгаа хүмүүсийн ихэнх нь харахтаа ингэж бодож байгаа хэ. Амьдрал энгийн штэ гэж. Амьдрал нэг их юм хэрэггүй штэ. Заримдаа нөгөө хорхоо гарцсан те нэг юмтай болоод үтцсэн. Тэг ийм юмтай болвол за амьдрал энийг хүсээд ингээ авбал ийм байдیں, тийм байдیں. Яагаад тэгэхээр бид нар шунж хүсээд байгаа юмдаа бид нар те зорилгоо болоод хүрцнийхаа дараа тэр нь нэг чухал биш юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. 50 гарцсан ах эгч нар тэгж байгаа юу? Би эндээс жоохон худлаар ирдэнэ үү? Одоо нэг шунхаа болцсон биз дээ. Бид нар л шунмаар байгаа шүү дээ. Тэг энэгээр юу те энэгээр зүйлүүд юу хэлэх гээд байгаа гэхээр бидний амьдралд Бурханаас илүү чухал зүйл гэж бол байхгүй. Харин Бурханаас холдуулах чухал зүйлсүүд асар их байна. Үүнийг л олж харцгаая. Өнөөдөр цуглаандаа ирэх гэж буу юм босно уу? Гайгүй юу? Гайгүй бах те. Гэтэл муу сүнс бас ажилсан л байгаа бах. Анхүү тэхүү яах уу? Заах нэг те нэг сүсгэлээд нэг очт юм уу гэж бас бодулсан байж магадгүй те. Эзэн дээрээ нэг очиж тийм уу да гэж. Харин энэ бүхнийг муу бүхнийг хүлээс бүхнийг уруу татлаг бүхнийг сөрөөд ялаад ирсэн та бүхнийг эзэн харахтаа маш их баяртай байгаа. Эзэн үргэлж бидэнтэй хамт байдаг. Тэр одоо ч гэсэн бидний зүрхсэл дотор хамт байгаа. Эзэн бидний дотроос энэ сайн энэ муу гэдгийг үргэлж хэлж идэг. Харин хүмүүс бид нар бол сохор. Хүмүүс бид нар бол гүмэн сохор шүү. Тэгээ нөхөнд унцныхаа дараа ямар гүнзгий нөх байсан юм бэ гэдгийг бид нар олж харж. Харин бид унахаасаа өмнө, унахаасаа наан бид эзэн дээр эзэн би танд итгэж байна. Та миний сүнслэг нүдийг та нээж өгөөч ээ. Хэрэг би сохор байгаа бол та надад хараа оруулж өгөөч ээ гэж зөвхөн эзэнд найдагч нар байгаасай гэж уриалж. Заримдаа ийм хэрэг бидийг эд баялаг Бурханаас холдуулж ивэл би ядуу байх нь явдаа гэж бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр аврал чухал учраас. Тэг хэрэг та нар сохор байсан бол нүгэлгүй байх байсан гэж хэлж байна. Хуучин гэрийн дөр бол аимшигтай зүйлүүд байгаа шүү дээ. Хэрвээ те биднийг ямар нэгэн зүйл бүдрүүлвэл гэж те. Хэрвээ бид нар нүдэрээ нүгэл үлдвэл бид нар нүдээ сохолсон дээр. Сохорч гисэн би мөнхийн улс эзэнтэй хамт байвал энэ ерөөл юм аа гэж ойлгож. Хэрвээ биднийг бүдрүүлвэл бид гараа тайрч хаях хэрэгтэй гэж зөвлөж. Өөрөөр хэлбэл энэ авралыг ямар үн цэнтэй юм бэ?
Эзний оршихуйд байх нь, эзний нүдээр харах нь, итгэлийн амьдралаар амьдрах нь ямар чухал юм бэ гэдгийг зүйрлүүлэн хэлж байна гэсэн. Бидний хөл энэ хөл биднийг үргэлж уруу татдаг. Энэ хөл биднийг үргэлж бузар муулуу дагуулдаг, хөтэлдэг, чиглүүлдэг бол бид хөлөө тайрч хаях хэрэгтэй гэж хэлж байна. Яагаад гэвэл бид нар хөлгүүч гэсэн бид нар мөнхийн усд орох нь чухал юм аа гэж. Амен. Хөлгүүч гэсэн бид нар мөнхийн усд орох нь чухал юм аа гэж. Тэгвэл өнөөдөр биднийг бүдрүүлж байгаа, Бурханаас холдуулж байгаа юу бэ? Тэр бүхнийгээ та амьдралаасаа дастган хаяхад бэлнэ үү? Хэрвээ бэлэн биш бол Бурхан танд туслах бол. Өнөөдөр би та бүхнийг залбирал өрөөж байна. Хамтдаа залбирая. Таныг Бурханаас холдуулж байгаа юу байна? Тэдгээрийг тайрч хаяхын төлөө, тэдгээрийг нураахын төлөө, тэдгээрийг шатаахын төлөө хамтдаа залбирцгаая. Хамгийн чухал нь бидний амьдралд түүний авралал байгаасай гэж уриалж. Миний итгэлийн амьдралд Бурханаас холдуулсан хар нүхэнд унгаасан маш олон зүйлсүүд байсан. 14 настайдаа итгэсэн. Унсан, боссон гэж. Бидийг унах үед муу сүнс хизээч дахиж босхооргүй болтол унгаадаг. Бидийг ямар ч хүчгүй, бидийг ямар ч найдваргүй болгодог. Айгуу сайн. Өнөөдөр бид нар ингэж хэлэхээр арай үгүй байлгүй дээ гэж боддог. Гэтэ би ч итгэлээр унж гэж байх уу? Би ер нь хідээч цуглаанд явах болохгүй гэж бид нар боддог те. Ер нь одоо Есүст итгэхэ болохоор шийдсэн хүн байгаа юу? Тэ итгэлээ алдахыг хүсэж гин үү? Хідээч бид нар хүсдэггүй үстэй. Гэтэл айгуу сайн. Ерөөсөө нэг бүдрэхэд л бид нар ерөөсөө сонь тэ ингэж за урд нь итгэлгүй болж л байсан юм чинь гэл. Заримдаа бид нар ийм их итгэл тайртай мөртлөө, ийм ихтэй эзэн тайртай мөртлөө нэг унахад л бид нар ерөөсөө хуугаараа айгуу сонин ерөөсөө өндөх хүч чадалгүй болдог. Тэгэхээр энэ үед хэн биднийг эдгээж, хэн биднийг босгож байгаа гэхээр цорын ганц эзэн л биднийг босгож байгаа. Бид нар итгэлээр л дахин босох боломжтой. Амен. Маш сонин. Ерөөсөө нэг л бүтэн сөдөр цуглаанда очиагүй байхад бид нар амар сонин хөрдөг. Тэ та нар миний ярьж байгааг нь ойлгож байна уу? Ингэж үтсэн хүн байна уу? Заримдаа нэг л бүтэн сөдөр ингээл тэ ажилтай ч юм уу ингээл нэг үнччихөөр нэг сонин ингээд тэ урд нэгээ цуглаанд баг хоцорлоо штэ яана инэ гэл ингээл явж исэн бол амар сонин босчихвол тэ. Зааж өнөөдөр дочи доотох тэ. За захуу гэж ирчин тэ. Магадгүй бүр 2-7 хоног бид нар ингээд тэ ингээд тасалдсан байвал за очихгүй яах вэ гэж бодож байгаа. Би бүр айг бодтой би бүр өөрөө ч хүртэл энийг мэднэ. Ялангуяа бүр анх ингээл цуглаанд ирж байгаа итгэл яг ингээл өсөж байгаа хүмүүстэй ингээл яг тэдэр тохиолддог айгүй бэрхшээлтэй асуудал байхгүй. Тийм учраас бид нар ингээл үргэлж дэрэгдэн байгаал сануулж явах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал ерөөсөө сохороход үргэлж яадаг бахна уу? Бэлэн байждаг. Тэг ингээд үхэх, сэхэхгүй гэдэг ингээл хоёр зам үргэлж биднийг ингээл хүрээлэн тойрон байж идэг гэсэн. Тэгэхээр ах トゥ ус нараа би та бүхнийг уриалж байна. Амьд итгэлээр алхаарай. Нэг юм сүсгэлийн, нэг юм бэлэгдлийн итгэлийн амьдралаар та нар битгий алхаарай. Эзэн аль хэдийн биднийг өрөөцөн шүү ах トゥ ус нараа. Амен. Та бүхэн үүнд итгэж гин үү? Одоо бол зүгээр нэг өрөөлийн төлөө ирж байгаа юм биш үсттэй. Эсвэл одоо болтгоо аврагдах гад те. За одоо би ч тамхи цэцгээ болчихвол аврагдан даа гэж бодоод яваад байгаа юм шүү дээ. Үгүй ээ. Бурхан аль хэдийн биднийг аврагдсан байхгүй юу? Амен. Би та нараас маш чухал нэг асуултыг асууя. Яг одоо бид нар тэ байхгүй бол та мөнхийн уст орохдоо итгэлтэй байна уу? Ганц нэг гим нүглээ үлдээсэн юм биш үсттэй. Одоо болтол хийгээд байгаа юм биш үсттэй гэдэг нэг юм айц бидэрт заримдаа байдаг те. Нөгөө нэг буян хураавал аврагдана гэдээ ойлгоцсонтай яг бид нэг адилхан байгаад байдаг те. Зааж би ч одоо өнгөрсөн 7 хоног сайн мэдээд хараагүй юм чи аврагдах болов уу гэж те. Тэг та нар авралдаа бат итгэлтэй байгаарай гэж уриалж байна. Бурхан аль хэдийн биднийг эдгээсэн. Амен. Ерөөсөө бид нар үйлсээр аврагдаагүй шүү. А гэхдээ энэ авралаа бид нар тавиад туучхад маш амарх. Оргилбэл моосонс бидний дэргэлд өргөлж гитэж байгаа. Хамтдаа хичээцгээ идэх үү? Библийг уншиж байгаа юу? Хамтдаа Библийг уншицгаая. Хичээцгээе, амен.
Амен. Халелуя. Хажууданаас тэ хичээцгээе гэж хэлэхгүй юу? Бид ямар одоо Христ итгэлт соёлыг бид нар амьдралдаа нутагшуулах хэрэгтэй. Бурханаас ирж байгаа одоо бид нар сайн зүйлсүүдийг амьдралдаа бид нар хөвшүүлэх нь яах вэ гэхээр маш чухал байгаад байна. Тэр нь юу вэ гэхээр за бэлэгдээл намайг өрөөх байх таа гэж бүтэн сойдор цуглаанд ирэх биш. Гэхдээ бид нар бүтэн сойдор яадаг вэ гэхээр заавал ирдэг энэ соёл Христтгэл энэ соёлыг бид нар амьдралдаа хөвшүүлэх хэрэгтэй. Би танарт хэрэгжүүлэлтийг уриалж байна. Бүтэн сойдор ирснээр аврагдана гэдэг утгаараа биш юу те одоо зөв сонсож байгаа байх гэж бодож байна. Энэ нэг Христтгэл соёлыг гэж цөмөр соёлыг ярьчих л да. Тэгээ уламжлал гэж ярьчих. Бүтэн сойдор заавал ирнэ. Өвчтэй байсан ч тэгээ зовлонтой байсан ч дуртай байсан дургүй байсан ч яах вэ? Бүтэн сойдор заавал ирдэг. Энэ Христтгэлийг хамтдаа амьдралдаа хөвшүүлцгээе. Аль хэдийн хөвшүүлсэн учраас өөр дараа нь ямар ч ажил гарч ирсэн өвгүй. Манай гэр бол яах вэ? Амралтын өдрийг ариунаар цагтаг ийм гэр бүл юм а гэдгийг бид нар бусдад маш сайн хэлж чаддаг байх хэрэгтэй. Амен. Нөгөө нэг моос сүнсний нэг сохрол чинь бидний амьдралд байнга явагдаж идэг те. Нөгөө нэг бүх хавьд уулзаагүй гэр бүлийнхэн маань бүтэн сойдор нэг сайхан салхинд гарыг гэл те. Тэнгүүч бид нэг алцганчиж байгаа ш те. За байж яах вэ? Аль хэдийн аврагдсан юм чи нэг өдөр таслахад яад юм те. Тийм үү? Бурхан нэгдүгээр түвшираас бид нар үнийг амьдралдаа яах хэрэгтэй байх нь вэ? Соёл болгоо бид нар ингээд хөвшүүлчих хэрэгтэй. За өнөөдөр чи одоо саксны тэмцээнтэй те яах вэ ийх вэ гэж те. Одоо сүүлийн үед бол юу айгүй их боллоо шүү дээ. Нөгөө энэ манайд чи нөгөө нэгдүгээр ангийнх айгүй их бий болсон те. Тэгээд эцэг эхчүүдтэй волейболын тэмцээнтэй саксны тэмцээн амар чухал гинэ хүүхэд минь л гэж яваад байгаа. Яасан нөгөө Христтгэл Бурханы үндэс нь яасан? Хаач ч үгинт. Яг нөгөө бодлоо бодож байгаа те. Би аврагдсан юм чинь бүтэн сойдрыг дасалсан чи яах вэ гэж. Тэгвэл эсэргээрээ бид нар муслим шашинтай байсан бол яах вэ? Өдөрт 4-5 удаа мөргөл өргөж байгаа шүү дээ. Тэ машинаа жолоодод явж исэн ч гэсэн тэнцээ тэ мөргөлийн цаг нь бол яадаг вүлээ? Мөргөл өргөдөг үстэй. Машинаа зогсоогоо. Ингэж та нарт ингэж хэлвэл ямар байх вэ? За та нар шиг би бас өөртөө хэлж байгаа шүү дээ. Бүтэн сойдрыг 3 удаа те дасалвал аврагдах лойлоо болно шүү гэж хэлвэл бид нар яах вэ? Юу тэмцээ өстой юу эртгээ очиод 11 те 10:30 гээд байж бурхан минь ерөөсөө юу ам биш заяа биш ямар те тэмцээ мэмцээ юу тэр хамаатан садаа агаар салхих те тэгэж бодно үстэй. Гэтэл бидний бурхан ямар их хайртай юм бэ? Амин. Бид нар заримдаа нойр хүрээд унтсан ч бидний эзэн ойлгоно тийм үү? Гэтэ нэг талаараа ойлгож байгаадаа биш харин сүнсний сохрол жижигхэн ч гэсэн алдааны цаана явагдаж байгаамаа гэдгийг бид нар харах хэрэгтэй. Нэг л мэдгэд биднийг сохлоо хийчин тийм үү? Нэг л мэдгийг биднийг ерөөс ингэ бодоо олгоо хийчин. Юу? Тэг мөргөл өргөсөн ч яа, өргөөгүй ч яа. Одоо нэг юм хувийн теологч нар гэх юм уу? Эсвэл одоо тий нэг юм юу ч болоогүй гэж бид нар айгүй юм теологтой болчиход байгаа шүү тий. Монголд Христтгэл хөгжөөд 30 жил одоо дөнгөж болох ч нэг л юм хувийн юм теологтой болсууд тий. Зүгээрээ би тий сая өнгөрсөн сар 5 эзний өдөртэй байсан юм чинь би нэгийг тасалчих гэлтэй. Яг гайгүй гэж юм гэлтэй өөрсдөө бас гайгүй дайжгүй шүү те нэг юм тасцсан байхт гэж юм гэлтэй. Тэгээ одоо Монгол пастор хүртэл теолог олох гээд бас махмайгаа зулгааж штэ те эзэн минь өстө яах вэ ийх үү. Тэгээ одоо бол яг Монгол пасторууд асар их тэмцлийн үе байгаад байна. Ажлаа хийх үү, сүмдөө үйлчлэх үү. Зөвхөн сүмдөө үйлчлэхээр амьдрал хэцүү болчих гээд амьдралаа бодохоор сүмэн хэцүү болчих гээд гэл яг тий одоо энэ теолог гэж чинь яг яаж амьдрах яаж эзэн найдах ингээл үзэл явж байгаа. Гэтэл итгэгч нар нь аль хэдий тий бүр бод мөрийн зэрэгт хүрсэн тий өнөөдөр дасалж болно. Өнөөдөр эцэг эхийн волейболын тэмцээнд ороход зүгээр гэл тий. Гэтэл эн чинь Христ итгэлийн тий одоо соёл тий өв уламжлал үнц нь ядаж бидэрт байх хэрэгтэй үстэй. Амен. Амралтын өдрийг ариунаар сагцгаая. Амен. 2 дахь өдөр үсээс суулцгаая. Тэгээ энэгээр дамжуулж юу хэлэх гэж байна гэхээр бид нар өдөр болгон эзний үгийг уншдаг байх хэрэгтэй. Нэг л тэ эзний үгийг уншаагүй бол нэг л эвгүй орхих ёстой бидний амьдралд. Амен. Нэг юм дутуу нэг юм сохорч юм шиг ийм мэдрэгдэх ёстой биднэрт. Ямар ч эзний үгийг уншаагүй бол бид нар амар гоё алхаад теолог яриа л тэ өнөөдөр цуглаанд очихгүй гэж яваад байвал энэ бол та жинхэнэ сохорцны шинж. Амен.
Өгдөө ядаж Библийг уншихгүй гарч ивэл энэ ямар амьд Христ итгэл байх вэ? Ах дүүс нараа. Амен. Тэгээ би энэ ч байгаа хүмүүсийг ерөөсөө шүүмжилж яриаггүй. Харин би эзний амьд итгэлийг хуваалцаж байна. Сүнслэг хараагаар амьдралаа эргэн харцгаая гэж та бүхнийгаа урамшуулан хэлж байгаа. Бид бүгдээрээ муу сүнсний хоол болоход маш амархан юм шүү гэдгийг хэлээд байна. Одоо яг энэ мөргөлийн хаалгаас гарахад чинь муу сүнстэй чон та нарыг отоод байж байгаа. Тэгээ би энэ муу сүнс буюу чонноос яаж хэрхэн хамгаалах вэ гэдэг талаар зааж байна гэсэн үг. Тэгээ пасторууд энэ л ажлыг хийж байгаа шүү дээ. Хамтдаа сэргэлээ, хамтдаа ингээ тулалдыг тэмцэе гэж уриалж байна гэсэн. Үнэндээ бид нар энэ хаалгаар гараад явхад бидний итгэлийн нүд жоохон бүрсэгээл явчихдаг тийм биз дээ. Тэ? Харин энэ хаалгаар гарсан ч гэсэн эзэн та нартай хамт байх болтугай. Бидний итгэлийн амьдрал сүсэг бишрэл биш. Харин бидний итгэлийн амьдрал амьд итгэл байж эзнээс үргэлж зуурдаг байгаасаа гэж хүсэж байна. Дутуу байсан ч яах вэ? Бид заримдаа зовлонтой байсан ч яах вэ? Хамгийн чухал нь эзэн бидэртэй хамт байгаа нь чухал. Тийм биз? Асуудалтай байсан ч яах вэ? Та цуглаандаа ирж байгаа, та эзэнд найдаж байгаа ч л яах вэ? Хамгийн чухал. Мөнхөм аль хэдийн бидний зүрх сэтгэл байгаа. Эзэн аль хэдийн биднийг аварсан. Тэр сохрыг хараа оруулахын тулд ирсэн. Харин тэр бардам байж би чадчихээн. Тэ би мэдчихээн. Би теологтой. Би өнөөдөр унтсан чаадан гэж байгаа хүмүүсийг эзэн бай болгоно гэсэн үг байна. Гэтэ бидний эзэн бол хайрын бурхан. Амен. Христтгэл бол үнэндээ биднэрт амар тайвныг өгдөг. Бид нар ингэчхүйдээ тэгчхүйдээ гэж хинт санаа зовдөггүй. Энэ бол жинхэнэ амар тайван. Энэ бол жинхэнэ бурхны сүнслэг өрөөл юм аа гэдгийг би та бүхэндээ хэлэн оромшуулж байна. Тэгэхээр хамт хажууд байгаа найздаа хэлэхгүй юу? Сүнслэг хараагаар хараарай гэдэг. Хамтдаа суудлаасаа босон залбирцгаая. Би та бүхнийг залбирал уриалахыг хүсэж байгаа ах トゥ ус нараа.